асуудал байсан. Сая нэр өршөөлийн хууль гэдэг нэртэй зүйл бол тийм бүр нэртэй гарч байгаа. Ардчилсан сонгуул явуулсан 25 жилийн өмнө. Ардчилсан парламент Монгол байгуулагдсны 25 жилийн өмнө тохиолдол гэж. 25 жилийн өмнө бид тийм ариун гэгийн хүсэлтэй. Тэр төрдөө ажиллах, төрдөө бодлого тодорхойлох хүнийг сонгох нь хамгийн чухал байлаа. Тэр сонгуульд ядагдсан ч гэсэн бид нар баярлан дэвтэж байсан. Аль номын ядагдсан яах вэ? Хэн сонгуулах нь яах вэ? Ардчил ядлаа, ард түмэн ядлаа шүү дээ. Монголчууд өөрсдөө төрөө байгуулдаг боллоо гэж бид нар нүдэндээ нөхөстэй баярлж авсан юм. Гэтэл өнөөдөр төрч сургалсан тэр авилгачид тийм төлөөлөл зөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг баяжих гэж үздэг тэр улсаасаа яаж салах вэ? Тийм хүнээс яаж салах вэ гэдэг өнөөдөр асуудал болоод байна. Өнөөдөр Монголын төр болгоомжсон хамгийн том асуудлын нэг энэ болж. Тэр бүрэн ихээр хоёулагдсан. Тэр хэд хэдэн удаа сонгогдсон гэж үздэг. Тэр өөрийгөө шудраг гэж үздэг. Эх орныхон төлөө гэж орилж чаддаг. Монгол үгийг хэн ч адилхан гэдэг шүү дээ. Тэгж чаддаг, ихтэй тааталтаа хамаг муу мухагаар нуусан байдаг. Тэр хүмүүсээс яаж салах вэ? Тэр уулын чинээ цагаан зорилгыг туулан чинээ хар болгодог гэж ярьдаг шүү дээ. Савтаа сүлд нэг тусад одоо тараг тусаагаад ашигладагтаа адилхан да.